Тэ. За дахиад эхэлсэн хоёлаа. За сая жоохон техникийн саатлаас болоод лайва дахиад эхлүүлж байна. За ингээд та нартай орой минь дахиад хүргэе. Амралтын өдрийн минь хүргэе. Ингээд манай J Art Bridge-с урлаг ба хүүрэн нэлгээд цааш шинэх нэм гараг бүр Монголынхон залуу зохиолчид уран бүтээлчтэй уулздаг ийм лайв нэвтрүүлэг эхлүүлж байгаа. Ингээд манай хамгийн ихний дугаарын зочноор Монцомагийн урлаг соёл нийгэм хариуцсан тоймч нийтлэлч зохиолч яруу найрагч за балд оржийн алтан уяг маань урилга аван одоо оролцож байна. За урилга хүлээж авсанд баярлалаа алтан уягаа. За баярлалаа. Бүгдэнд нөө За. найрамд хүргэе. Аха. За хоёлаа өнөөдөр урлагийн тухай, уран зохиолын тухай, за тэгээд чиний одоо зохиол бүтээл, шинэ гарсан номын тухай, сонирхолтой хоббины чинь тухай маш чөлөөтэй сайхан ярилцсан шүү. За. Аха. За хамгийн ихний асуултаа тавья. Тэгээд чамайг анх яг юу энэ уран зохиол руу хөтлөөд юу чамайг энэ зохиолч одоо болоход хүрвэ? Юу чамайг энэ мэрэгжил рүү хөтлөвөө? Тэгэхээр яг нөгөө нэг анх эхэлсэн цэг гэхээр нэг хүн нэг сайн самдгүй тэгээд нөгөө нэг анх тэгээд нөгөө нэг шүлэг уран зохиол нөгөө багаас нөгөө үсэг бичиж сурсантай холбоотой болов гэж юм боддог л доо. Тийм 3 сараас нөгөө хийж уншиж сурсан. Их чинээгээ нөгөө анх хичээл хийж яхад наажууд мачаад. Тэгээ манай ээж маань том ихч хоёр нь одоо ерөнхийдөө үсэг Сайхан ярилцсан шүү. За. Яг тэр цэг дээрээс эхлээл яг уран зохиол ном гэдэг зүйлд хоббитэй тийм татагддаг болсон гэж өөрийгөө боддог доо. Тэгээд нөгөө нэг газ ахалтай хүмүүс ирэхээр чинь тэгээд нөгөө нэг одоо өөрийнхөө хуулж утсан тэр шүлгийг уншиж өгнө, уншсан номныхоо тухай ярьж өгнө. Тэгэл баг байхдаа л яг тэрнтэй хутгалдаж тэгж оролцож явсан болохоор тэгээд цаанаасаа бас нэг үг үсгтэй зууралдах тийм нэг өвөгдөл бас цаанаасаа байсан байлгүй дээ, ийм зүйл рүү шунамдорлох. Тэгээд тэр өнөөдрийн уран зохиолд дуртай хайртай тэр алтан уяг гэдэг хүүхдийг бүтээсэн баг та. Зөв. Хамгийн анхны чамайг энэ уран зохиолд дурлуулж уран зохиолын амтанд оруулсан ном, зохиолч юу байна? Бүхтрэгтэй морхон гэдэг нэг үлгэрийн ном бидэг. Баг бах аймагт нөө Хинтээ аймгийн хүүхэд тэгээд төлөө суманд байдаг гэсэн. Тэгээд аймаг руу нэг гихчийнхээ номын сангаас авч исэн. Тэгээд аюу их үлгэр ном унших дуртай юм чинь аав гэд надад өгч исэн. Тэгээд тэр бүхтрэгтэй морхон гэдэг үлгэрийг бүр баг аймагыг цээжилсэн байдаг гэсэн. Тэгээд түүнийхээ дагавс өөр үлгэрүүд уншаад тэгээд наг хөдөө жоохон бахад бас нэг жангарын тийм нэг юу байсан юм аа. Бүрэн их биш. Сүмслэг тийм жоохон төвтэй хөлбөрөттэй тэр маш гоё өнгөлөг зургууттай тийм ном бидэг гэсэн. Би ямар азар тэр айлд одоо бодгоо жангар байсан юм аа гэж боддог. Тэгээд жангарыг маш уншиж ирсэн. Тэр туйл дээрээс бусад баатруудыг хөөж явах тийм нэрстэй номын ардлын өмтгөл мэдээлэлээс ус өөр номууд хайж болох. Иймэрхүү мэдээлсэн. Тэгээд тэр хоёр үлгэрийн ном, нэгэн туйлын ном, тэр хоёрыг ерөнхийдөө анх яг номонд дуурлах тэр үедээ хамгийн их байрж авч уншиж хөглөгдчихсэн л гэж боддог. Зөв. Тэгээд одоо хар багаас чи ер нь бол нэлээд багаасаа ном зохиолтой нөхөрлөөд нөхөрсөн юм байна. Тэгээд яг 10 жилээ төгсөөд бид нар мэрэгчлээ сонгох болдог штэ. Тэр үед яг чи за зохиолч болно гэж бодож ирсэн үү? Эсвэл яаж мэрэгчлээ сонгож ирсэн бэ? 10 жил рүүгээ буцаад явбал? Тий 10 жил тэгэл ерөнхийдөө өмнө физик, математик хоёроос бас бүх хичээлтэй яг гайвал байсан л та. Тэгээд яг монгол хэл уран зохиолтой илүү өөрөө тэгээс багаас явсан болохоор тэгээд хойч нөгөө нэг камер камс нэг бэйг байхад нөгөө нэг би нөгөө нэг хамаатны тасууд үсгээ хамаатны ах дүүнэр нөгөө юу гэдэг гэсэн юм. Нөгөө дуулдаг тэгээд амар тийм урлагийн авьяас хүмүүс тэгээд төгж ята мориу тэрийгээ тэгээд нэгэндээ сонсож ийм юм сурсан тэгсэн гэнэ болдог. Тэгээд би нэг хоёр авьяастай авьяас ч
ийм бичдэг юм зурдаг байсан аахгүй. Ааха. Тэгэл нөгөө зураг зүйлэхээр тэгэл за чи хараг байх ордуулчаал тэ цаас гэрэл буулгаа зурх. Тэгээд юм бичсэн ингээ уншиж өгөхөр за бид нар яагаад мэдвч чи олон ном уншд нэг юунаас нь хуулчаар яагаад тэгдэг байсан аахгүй. Тэг яг тэгж нөгөө нэг яахтаа нөгөө өөрөө угаасаа яг заавал би ингээд дүүсэн зохиол ном бүтээл харуулна гэдэг нэг тийм юмч бейс юм уу. Тэгээд нөгөө нэг аймагтаа нөгөө чоймын нэрмжт номын санд бас маш их сууж ном уншдаг байсан. Тэгээд зав зай гаруул тэнд ном уншина. Тэгээд тэр бүхэн ер нь нийлээд нөлөөлөө тэгээд баг нөгөө нэг 8 дугаар анги төгсөөд нөгөө зураасны харж агсдаг шүү дээ 10 авах уу 9 авах уу. Тэр үед л баг угаасаа мэрэгчлээ шийдсэн гэсэн. Тэгээд нөгөө нэг амт тус хэмцээ уралдаанд эсээ бич зохион бичлэг эсээ таанууд дээр их ордог байсан болохоор манай бинтийн мэдээлэл нэг сэтгүүлч ах байсан байгаа ирдэнэгээд тэгсэн чинь тэр ахтай танилцаа уул тэгээд тэр ах гэсэн чи яг одоо Монгол Улсын их сургуулийн Дагер Азийн Нямд орж гээд Тэнгэрийн тус нэг цэнхэр тагтаа гэдэг ном гаргасан одоо багшаа тэр багш яг ангийнхан залуу байсан юм лээ аймагт очиод одоо сэтгүүл зүгээр ажиллаж байгаа. Тэгээд тэр хүнтэй уулзаа ярьж үзчихсэн чинь үгүй чи уран зохиолч хайртай тэгээ бас өөрөө ингэж сэтгүүлч болно гэж ингээ боддог юм мөрөд тах хэрэгтэй. Тэгвэл чи хоёулангийн багцсан гоё тийм анги Монгол улс юм аа гэд. Тэр надад хэлсэн. Тэгэл тэр үед тэр ангийнхан талаар судлаад ерөнхийдөө тэгээд баг конкурс өгдөө баг тэгэл жилийн өмнө угаасаа аюугаар конкурс өгөө. Тэгээд ямар сургууль ямар хөх тэрийгээ зориглол өгнөө тавьсан бейс яг тэгэл орсон доо. Ааха зөв баярлалаа. Тэгээд нөгөө манай аав чи хөдөө идэв гэсэн. Тэгээд ааха би яг нөгөө оюутан болохдоо нөгөө юу яасан аахгүй. За би яг одоо хөдөө мал дээр гарыг гэвэл одоо гарья. Үгүй яг ингээд сураа явуулвал би одоо яг явлаа сонголтоо ингээд тэгсэн. Тэгээ аав ээж маань одоо ногдон болно. Тэгээ сургуультай яв гэсэн. Тэгэл тэр үе сайхан төнх байнаас. Ааха. Зөв. Тэгэд манай Ако гэдэг чинь чиний ер нь уран бүтээлчийн нэр үү? Үгүй. Энэ нөгөө нэг 10 жилд ихчтэй нэг ангид байсан байхгүй юу? Ааха. Тэгээ манай ихчийн салон гэдэг нууцыг оруулсан. Тэгээ наа алтан уй гэдэг ихчээ маань хүмүүс ааги солонгоо гэж дуучдаг. Тэгээд нааг болохоор давхар бас Ако гэж болохгүй. Тэгээл Ако гэж дуучдаг. Тэгээ 10 жилийн хүүхэд байсан л нэрлээ. Ааха. Чиний ер нь уран бүтээлийг Фисайга Ако гэж сүлд нүүр номоо нэрлэлсэн дээ. Зөв. Харин сошиал дээр Ако гэж дандаа гарч ирдэг болохоор ааха. Ер нь Алтойга чи сүүлийн үед ч яг ер нь ямар чиглэлээр уран бүтээлээ зориулж гэн, ямар чиглэлээр бичиж гэн. Тэгээд чиний цаашдаа барьж авч одоо бичих чиглэл гэж байдаг шүү дээ, тий? Жанра чинь юу вэ? За тий төрөл жанр гэхээр айгу эхлээд яг зүгээр нэг ном уншиж байгаа уншигчийн төвшөнд өөрийгөө жоохон тодорхойлох хэрэгтэй юм шиг санагддаг л та. Тийм янгийн гол хөөсөд дуртай юу, хайрын тухай тийм богино өгүүлбэрүүдэд илүү татагдж гин үү, тий эсвэл тийм детектив тийм зохиолуудыг дуртай нүг тэр үеэс авахуулаад тий яг тэр төрөл жанр руугаа татагдсан юм шиг л. Яг ийм төрөл жанраар бичин хийс илүү тэгэл өөрөө альч тэгэл дурсамж тэмдэглэл яруу найраг тэгээд өгүүлэг алинч утсан тэгэл дотор байгаа мэдрэмжүүдэл гадагшлуулж байгаа ш дараа нь тэрийг нэг судлаач хүн төрөл зөвлөлд хамаатуулна гэхээс яг за би энэ одоо реалист гэж бичин ч гэдэм үү тиймэрхүү юм бол ер нь их байхгүй. Тийм яг би өгүүлэг шүлгнүүдийнхээ бодохоор арай жоохон тийм дарк гэх юм уу жоохон тийм өгүүлбэрүүд бол жоохон тийм метафор тэр мөгөөдгүүд хэлдэг. Жих одоо нийт ойлгох тооромж аимшиг маягийн юм уу. Тэгтээ жоохон тийм
Чейз ч юм уу те Стивен зарим нэг өгүүлбэр ч юм уу тэр шиг нэг тийм бас нийтлэг зүгээр сүнс богж өгөхтэй аим шиг биш жоохон тийм хил зүүн аим шиг маягийн тэр хүн яа юу нэ нүүр тул яагаад хүн айд яагаад догтлоо яагаад баярлалын ч юм уу те нэг тиймэрхүү асуултуудад жоохон өнцгөн болохоор тийм маягаар хариулт олох ч юм уу тэр үүднээс жоохон тиймэрхүү бүтээлүүд өгдөг жоохон бичдэг. Ер нь чиний уран бүтээлүүдийг хаанаас одоо манай үзэгч сонсогчид ч юм уу эсвэл одоо залуухан энэ Монголын орчин үеийн зохиолчдын бүтээлийг сонирхож байгаа хүүхдүүд маань чиний уран бүтээлийг ер нь хаанаас олж үзэх боломжтой вэ? Үзэж унших. Одоо яг харин гарч ирсэн номнууд бол ерөнхийдөө нэлээд дуусаад зарим нь бас өөрчлөлт болж байхгүй болсон л та. Тэнцээд Морин байшингуудын түүхгээ тэр өгүүллийн ном тэгээд нэг Шувуудгүй ухаан гэдэг бас нэг шүлгийн төвөр гаргаж ирсэн. Тэр хоёр хоёлоо Ноён Паласгийн аппликейшн гэдэг штэ. Монголд хийсэн. Тийм тэргээд тэр ийм палас дээрээс татаж унших боломжтой. Тэгээд сая карантин нэг шүүмжийн номоо бас 4 жил нөхөж хийсэн шүүмжийн номоо энэ жил бас хэвлүүлэхээр болсон. Тэгээд Мос удраас хэвлэгдэж гарч байгаа. Тэгээд тэр ном маань бас одоо карантинлэгчээд энэ ном маань 12 сар гарахад удахгүй дээр бас ирчих хаа. Тэр номыг авахаар бас холбогдод бойд Мос удрын бас пэйж дээрээс мэдээллийг нь аваад тэр уран бүтээлийг бас олгомжтой байгаа. Зөв. Одоо хоёлаа юу яа? Уран бүтээлчдийн одоо сая жоохон гацалтаад байна. Чинийх дээр сонсогдож байна өмнө дөө? Жоохон сонсогдож жоохон гацалттай. Тэгтээ гайг байх шүү нөө. Харин жоохон гацаадах шиг байна тий. За хоёул одоо уран зохиолын тухай яриа. За одоо ингээд биднийг одоо 10 жилдээ байхад бол одоо юу гэдгийг Оросын зөвлөлтийн зохиолуудыг их уншуулдаг уран зохиолын хичээл дээр одоо яг юу орж байгааг нь бас сайн мэдэхгүй л байна л та. Оросын зохиолчид за Монголын одоо сонгодог одоо нацагт орж байгаа гэл чойном гэдэг ч юм уу тэдгээр хүмүүсийн уран бүтээлүүдээс уран зохиолын хичээл дээр заадаг. Тэнгүүд бид нар тэдрийг бол жоохон гадарлаад байдаг. Гэтэл одоо Монголын орчин үеийн уран зохиол яг хаагур явсан бэ? Ямар уран бүтээлчид ямар уран бүтээл төрөвж байна вэ? Бид нар тэр орчин үеийн зохиолчдынхаа зохиол бүтээлийг хаанаас авч болох юм бэ? Одоо орчин үеийн зохиолчид гэж ямар хүмүүс байна те? Яг одоо салбарынхан бол сайн мэдж байгаа ялангуяа чи болоод чамтай ойр хүрээний уран зохиолын салбарын хүмүүсүүд сайн мэдж байгаа. Гэтэл яг уншигчид бид нар бол бас сайн судлахгүй л бол олж унших жоохон бэрхтээ юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Яг тийд орчин үеийн уран зохиол гэж ярихаар бас айгүй юу л та. Ерөнхийдөө нэг тийм үед одоо нэг хуваагдах хандлага байгаа л да. Тэгэхээр яг орчин үеийн уран зохиол гэдэг нь илүү тийм залуу уран бүтээлч төрөвж бас яг одоо ч бас эд бүтээж төрөвж байгаа бас тэр хүмүүсийг бас мэдлэх хэрэгтэй байх л та. Гэхдээ яг шууд орчин үеийн уран зохиол руу орохоос илүү бас социализмын үед гарсан нэлээд хэдэн бас нэг гой туучуудыг тэр бүгдийг бас уншигчд маань болоод уншихаасаа гэж бодож байна. Ерөнхийдөө бүгдээрээ дахин хэвлэлтээр те Сэлэнг Пресийг Моац боргод гэл энэ бүгдээс ер нь дахин хэвлэлтээр бүгдээрээ гарцсан унших боломжтой тийм номнууд. Тэгээд сүүл яг хөрөл зохиолын хідэн туучийн хувьд нэрлэгийг Бадамжав гэж зохиолчийн Дайсику гэд тууж байдаг. Тухайн үед бас шүүн судлаачд баг Маркесийн 100 жилийн ганцаардл Монгол 100 жилийн ганцаардл гэж үнэлсэн. Дорцовдын инх болдын соёо Даши оюун шингийн Тэнгэрийн цаг болоогүй Балхаагийн норвын Тижээвэр Пүрүжийн баяр сайхны нохоо хэвтэр гэсэн хэдэн бас сайхан туужууд байдаг. Тэрийг бас үзвэл ялангуяа бас Тижээврийг уншаад зүс Монгол зохиолчд маань ийм сайхан ирмэг их хэлээрээ ингэж ийм баялаг тэгэд урд үед
хүсэл те баялаг өгүүлж гүн утгастай бас тийм зохиолууд байна гэдгийг бас одоогийн яг бид уншиж байгаа залуучууд манаас ойлгож авах бах хөрвжийн баяр сайхны те тэгээд цэрэнгээ зохиолчийн хаврын шоу гэдэг бас өвлийн төвөрөдөг те ерөөхдөө яг ховорцсон ном гэхдээ хуучин ном зохиолыг өөрөөс бас олох баг. Тэг яг одоо ид бичиж байгаа таширын өгч байна бас нийлээд армууд гаргалаа сүүлд бас ус сайхан болсон жишээ нь армаа гаргасан байсан тий. Тэгээ одоо хүмүүс маань яг зөвлөлтөө яг одоо ингээд орчуулгын уран зохиол дээр баг уран зохиол тогтож байна гэж харж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ яг өөрөөсөө яг Монгол уран зохиолыг үзээд сайн шилээд уншиж чадсан байна уу гэдэг хүмүүс рүү том асуудал болно. Тэгэхээр саяын ирсэн хідэн туужийг бас шууд үзчихээсэй гэж бодож байна. Тэгээд яг одоо ич гэвэл яг бүрнэл зохиол армон тий тууж гэдэг утгаар бас манад бол жаас нэг хүмүүс байгаа. Подкаст самсан ч юм уу шүүдэр цэцэг тий одоо тэр аимшигын зохиолч Лууган багийн залуугийн зойрмор гэх бахан зохиолууд ер нь байдалтай гарч л байгаа үед гэж аа тэд нар маань яг цэвэр бас яг хэр уран зохиолдод хүч чор тийм том байна. Яг юу бүтээж хийгээд ийм гэдэг маань бас нэгдэх бах. Миний хувьд бол сүлд хант хүүгийн юм шиг гэж 10 найрагч үүдэг уран зохиол туртай хайртай шүлэг найраг уншдаг хүмүүс. Тэр хүний гашуу амт амтлаг үнэр гэдэг нэг тууж өгүүллийн номыг уншсан. Гашуу амт амтлаг үнэр гэдэг. Тэрийг уншихад бол надад ялтч орчин үед бас ингэж бичдэг хүн бас сайхан монгол хэл те урдтай уран зохиол ийм бас нэг чимээ гарах гэдэг бичиж байгаа хүн бас байгаа юм байна шүү гэдгийг бас үзэж харж ирсэн. Тэр номыг уншаад үзвэл болох. Тэгээд хүмүүс ороос нь хэлбэг төгсгээд яруу найрагч бүслэл тэгээд бас төвөр гарч ирсэн. Ерөнхийдөө одоо ич одоо Такта Павловын яруу найрагч байсан. Тэгэл яруу найргийн тестийн ханс төгөлч яруу найрагч Сүсийн багш ядам сүрэнгийн баярыг амарсан Чехов гэдэг бас шүлгийн ном гарсан. Тэгээд энэ бүхэн маань одоо Монголын уран зохиолыг өнгөлцөх хүмүүсийн одоо шүлэг яруу найраг зохиолууд байгаа. Тэгээ энэ бүгдийг яг харж уншиж байна уу гэхээс яг одоохондоо бас цаг хугацаа өөрөө маш том хэмжүүрийн асуудлыг гаргаж тавьдаг болохоор бид нар бас нэг шүүхэн бас тийм сүртэй зөв алхам байж бас чадахгүй гэж бодож байна. Ямар ч ийм зохиол бүтээлүүд бол нэрлэхэд бол наад цаалаад нэлээ юм биелдээ. Зөв. Тэгээд хоёроо одоо ингээд орон зохиолчдыг нэрлэж байна л да. Тэгэнгүүт бид нар ингээ хараад тахад сүүлийн үеийн хүүхдүүд ч юм уу, залуучууд одоо миний үеийнхэн, чиний үеийнхэн ингээл хараад тахад дандаа л хувь хүний хөгжлийн ном ч юм уу, яаж баяжих вэ, яаж ухаалаг болох вэ ч юм уу тийм яаж гэсэн номын сонгуудаар ч гэсэн ер нь бестселлер болоод байна. Тэрийг хараад тахад орчин үеийн хүүхдүүд бид нар уран зохиол гэдэг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг жоохон мэдэхгүй байгаагаас болоод байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог. Чиний хувьд уран зохиол гэж юу юм? Тэгээ уран зохиолыг уншиж мэдрэх хар багасаа уран зохиол гэдэг зүйлээр хүмүүжхийн ач холбогдол юу юм бэ? За, ерөнхий нийгэм цаг үетэйгээс ер нь холбоотой байх л та. Тэрийг авч уншиж байгаа, тэрийг бичсэн хүмүүс, тэрийг нь уншаад байгаа уншигчдад бол байхгүй. Тэгээд цаг үеийн л ялч үе тийм материалыг юм шаарддаг ч юм уу, зөв сургууль хүмүүжүүлэх боловсрал олох тэр юм руу илүү чиглэгдэж байгаа юм уу те. Гадуур илүү төрлийн маш их мэдээлэл авдаг хүн болго өөрийгөө гоё зөв хүн болгоё гэж бодсон үднээс бас тэр номыг авч уншиж байгаа юм болов уу те. Өөртөө өөрчлөлт хийгээд гүйднээс бас те дэглэм янз янзын зөвлөгөөний номууд авч уншдаг тийм байж магадгүй. Уран зохиолын ном унших ач холбогдол гэхээр бас уран зохиол маань өөрөө яг юу вэ гэдэг асуулт амар ургаж гардаг тийм амтч болохоор тийм асуулт ш. Өөртөө л яг сайн уншаад үз уран зохиол руугаа өнгийгөөд үзвэл хэн нэгнээс асууснаас илүү өөртөө тохирох бас сайхан хариултыг олж чадах байх. Зүгээр уран бол нийтлэг үүр байдгүй гэж боддог. Тэгээд замын үеийн яг сүүлийн үеийн бас номнууд байна тийм. Модернизмын гарч ирсэн контемпорари гэдэг уран зургийн урлагийн төрөл зөвлөж байх юм тийм.
Тэгээ абсурдизм гэдэг аюу тийм олон төрлүүд байгаа шүү дээ. Энэ бүгдээр ганц нэг зөвлөх нь үүрэг гэж байдгүй гэдэг тийм зөвлөг. Яг уран зохиол үүрэг гэж байдаг бол энэ гуманистуудыг бэлдэх энэрхүү сайхан сэтгэлтэй хүмүүсийг яагаад гэвэл одоо уран зохиол нэлээд чипс өмнө хүмүүс бас ганц нэг хэлж ирсэн гэдэг. Жишээ нь ингээд Хорхе Луис Борхес гэдэг Латин Америкийн том уран зохиолч байгаа тийм. Тэр ингээд амьдралыг уран зохиолгүйгээр, верлэнгүйгээр тийм Хьюгогээр төсөөлөл ямар болоо гэж хэлжсэн. Тэгээ жишээ Хьюгогийн одоо тэр Парисын дарихийн сүм гэх зохиолыг 10 жилийн хүүхэд унших юм бол ангид нь одоо тусгай хэрэгцээт иргэд гэж яриад байгаа тийм. Өөрөөр хэлбэл ч юм уу нэг тийм одоо бие физиологтой хүүхэд ангид нь ирэхэд тухайн хүүхдийг шоглохгүй, дооглохгүй. Яагаад гэвэл тэр хүүхэд Парисын дарихийн сүмийг уншсан Зимодогийн тийм Нотр-Дамын зовлон шаналнг өөр ингээд мэдэрдэг болсон байдаг байхгүй. Жишээ нь одоо Чарльз Диккенсийн River Twist-ийг уншдаг ч юм уу тийм хүүхдээ л ингээд хүний хизээч баяа ядуу хувцсан төрхөөр нь тийм дүгнэхгүйгээр одоо шууд амьдрал бол хөх төрөх нэг жамаар ууршдаг гэдгийг ойлгодог болсон хүмүүс ойлголцсон нэг төрөнд тавьдаг болсон байдаг. Тийм өнгө гомаа орон зохиол өгдөг гэж боддог. Тэгээд нөгөө талаас бодохоор янз төрлийн зан ариншин ааштай амтан баг штэ. Жишээ гэтэл би ингээд одоо Софоклийн Эдипаныг уншлаа гэж бодъё л доо. Тэнгүүт тий аавыгаа ингээд сансруу байдлаар алаад ээжтэйгээ тэр нэг тэгээ дараа нь ингээд өөрийгөө сохлоод одоо зовж шаналж байгаа тийм дүр штэ. Тэнгүүт ингээд тэр аавыгаа алаад ээжтэйгээ ирлээ. Тэр бүгдийг би уншаад зохиолоо дүртэй адилхан шанал цөхрөө төгсөлт нь бас нэг тий сэтгэлийн хаа нэгтэй нэг зангирсан юм өксөж ирээд нэг тайлэгднаа да. Тэрийг ингээд би номноос аваад уншчихаар миний дотор байгаа тэр нэг садист юм ингээд баггүй тайлэгдэж гэсэн үг баггүй. Тэгэхээр ингээд уран зохиолоор би хүмүүжиж одоо нэрнгүү сайхан сэтгэлтэй юм уу те болсон болж юм. Жишээ ингээд Балхан Арваа одоо өгүүлбэрүүдийг уншихаар нэг эмхтэй дөрүүд нь те бүр нэг зовцсон дандаа л нэг зовдуулдаг нөхөртэй ингээд заяа төөрүүд ижил бо хантай суудсан юм зовлон тань гэж бодогдол тэмүүрт нарыг тэгээ ямар ч исэн тэгээд аль охиныг авцуул одоо гарал хөрөхгүй шүү гэмээр бодогдтол одоо тийм юмнууд наадахын жишээ зүгээр төрөх ч юм уу тий тэгээд тэрийгээ тэр нөгөө уралж байгаа хийж байгаа бичлэгийн хэлбэр мэлбэр нь өөр ингээд амар واخгүй би бүр ёо ямар зовцсон бэ ядраа тий гэж бодогдтол тэгж бас уран зохиолыг тэгэхээр нөгөө нэг уран зохиол унших юм маань ачаад багтлын энэнгүү сайхан сэтгэлтэй хүмүүсийг бэлдэх гэдэг үгнээс болнаа. Тэгээд нөгөө нэг зөвлөгөөний ном ч юм уу одоо тийм номнууд бичсэн хүмүүс ч бас нөгөө нэг сүүл нь бас амьдрал нь аягүй хэцүү байдлаар дууссан гэдэг шигтэй байхын урлаг те яаж хүмүүсийн дунд ганцаардахгүй байх вэ гэдэг ном бичсэн хүн дараа нь өөрөө ингээд ганцаардлаасаа болоод амиа оролцсон ч байх юм лөө те тиймэрхүү юмнууд бас маш их ажиглагддаг л да. Чамдаа бас санал нэг байна. Ягаад тэгэхээр мэдээж урлаг, уран зохиол гэдэг бол хэрвээ биднэрт сэтгэл гэдэг эрхтэн байдаг бол бас тэрийг нэг одоо эмчилдэг тийм ээ бидний тэр хүнийг инрэн хайрлах сэтгэлийг аяг төрүүлдэг юм шиг надад санагддаг. За хоёулаа ярианыхаа чиглэлийг ерөөхдөө чиний хобби ер нь бидний хобби одоо надаас хүн хобби чи юу вэ гэж асуух юм бол тэгвэл ном унших гэж хариулах гээд байгаа байхгүй юу? Тэнгүүд зохиолч хүний хобби ямар байд юм бол зохиолчд ер нь юунаас тэр зохиолын онгод гэдэг юм уу те уран бүтээлийн урам зориг хаанаас авах вэ? God тэгэл ерөнхийдөө уншихал байгаа л да. Тэг яг урам зориг юу одоо ингээд Пушкин хэлсэн нэг шүү хүн болгонд өөрийн гэсэн Белинский байдаг гэдэг шиг. Өөрийн гэсэн Белинский үнэхээр л аюул зам байсан. Зохиол бүтээлийг уншаал ийм бичгийнсэн гэдэг гоё ном уншаад тэгээд зүгээр амар гоё сэтгэл хөдлөлтэй бид онгод Монголын сайн мэдхгүй
Ааха. Зүгээр л бичигсэн үедээ л ерөнхийдөө одоо нэг ямарваа асуудал юм тааралдаг штэ. Тэр болгоноор ингээд одоо амар гоё тайван ханддаг болоод сурцсан. Тэмүүтээ тэрийг нэг гадагшлуулах шаардлага штэ. Тэгэхгүй бол гинт тесрээ амар орлож юм лөө тий. Гадагшлуулах тэр шаардлага нь болохоор ингээд бичих байхгүй. Тэрэн дээрээ нэг зогсолт гацалт өгөх юм уу тий нэг битсэн юм цаг явахгүй. Тэр үед нь зүгээр хаа хамаагүй өөрийнхөө дуртай номыг дэлгээл ханасан ч хамаагүй нэг сайхан уншаал тархитлаа гоё тайвшруулж гутал тэгэл дараа нь сайхан бичиж хэлвчдэг. Ном уншил бол да тий ном унших тэгэл одоо их их бас том зохиолчдын юмуд эсвэл Надинго Темир гэдэг Өмнөд Африкийн бас зохиолчийг харж ирсэн. Нобелийн шагналтай зохиолч. Тэгээд тэрний бас ярилцлаган дээр тэгэл сайн зохиолч болохын тулд юу номоор өргөлсөн байгаа байхгүй. Тэгээд бас Америкийн нэгдсэн улсын маш том тойрогч одоо Жостэй энэ зэрэгцэх үе яригддаг. Одоо Уильям Волкнер гэдэг бас томоохон тойрогч байдаг. Түүний шууган зохиолын гармоныг нь Жоси Улистэй энэ зэрэгцүүлдэг, Кихот ноётой энэ зэрэгцүүлдэг тийм зохиолч байхгүй. Тэр бас унш тий хог шор Ротеч хамаагийг нь унш тэгээд дараа нь гол зүгээр цонхоор шижих дахиад унш дахиад бичгээд гисэн байдаг. Тэр нь энэ үгийг л ерөөхдөө хамгийн зөв үг болов өөртөө уншиж сайн бичиж тэгээд сайн мэддэг байж бас дараа нь хүнтэй бас ярих ч юм уу тийм ерөнхийдөө өөрөө айгуу тийм маш их уншвал хүний харилцаа үг яриач гэсэн бүгд ингээд өөрийн мэдлгүүлэлтээс ондоос болсон байдаг л да дараа. Тэгэл унших номноос л онгод аавна л та. Хобби гэдэг өөр зүйл яриад байгаа. Тийм үү. Тэгвэл уран зохиолоос өөр уншихаас өөр хобби юу вэ? Уран зохиолоос холдохоороо яг юу хийдэг вэ? Одоо залуу хүнийхээ хувьд ч юм уу тий? Уран зохиолоос холдохоороо ерөнхийдөө тэгээд одоо яг өмнө тэгээд ерөнхийдөө ээж мэч тэгээд уулзчтай гадуур мадуур явах ч юм уу зүгээр л яар саархан л тэгэл байж л хэдүүлээс л одоо ерөнхийдөө сүүлийн бас 4 жилээс хойш уран зохиолоос холдохоороо сайхан байгальд тэндэг болсон. Тэгээд Монгол орны очиж үзээгүй газруудаа очиж үзэх тэгээд тэр хэмжээгээр бас аян заны тэмдэглэл бас бүтээл төрөх бичих тэр юм аюу хахт дүүсэн тэгээд хажуугаар нь муурн төртэй муурны хобби гэх юм сүгнэр хэцүүлдэг тийм хоббит. Би бас чамаас яагаад ингээд юу байгаа юм л та. Ягаад хобби гэж асуугаад байгаа вэ гэхээр чиний аяллаа тэмдэглэл нийтлэлүүдийг уншдаг. Тэгээд Монгол орныхоо чивэл одоо маш гайхалтай гайхалтай газруудаар яваад тэрнийхээ тухай маш гоё тэмдэглэл бүр нүдэнд харагдаад бүр одоо өнөө маргаашгүй гараад очимоор санагдтал гоё сайхан бичсэн байдаг. Тэгээд чи өөрийнхөө аяллуудынхаа талаар бас бид нартай хуваалцаач. Тэг яг уу тэмдэглэл ерөнхийдөө би анх зүгээр нэг бодсон л доо. Нэг курстэй их орныхоо төлөө яг юу хийж бүтээж чадах вэ те. За жишээ нь би шавар зураад байшин барьж чадахгүй юм байна те. Тэгээ мод үрсэлгээний газар ажиллаад ингээд сайхаажуулалтын систем зохион байгуулаад инженерийн ажил хийж чадахгүй юм байна. Тэгээ нэгэнт би бичдэг болсон. Тэгэхээр их үе хөө гэж бодоод сүүл бас нөгөө нэг монголчуудын олон хүнс яснтай шүү дээ бараг 20-од байгаа тий. Тэгээ яг бод захчин одоо туваа захар гэл тэгээд Монголд одоо байгаа нүүдэлчдийн бас нэгэн гоё чинийг нь одоо тэр содон хийн одоо цаатан
цаатанчууд байна. Тэгээд энэ жил бас би явж бас цаатан түмнийг бас өөр юм дээр үзье хай гэж явсан. Тэгээд нөгөө цаатангуудын тухай чинь нөгөө аюу тийм хостдаг тийм хамаагүй өөрсдийнхөө одоо хүссэн хостоод үлдээчдэг одоо зэрлэгээрээ агаал тиймэрхүү л ухт хүмүүс өгөөд идэг гэсэн. Тэгээд яг өөр юм дээр үзье гэдэг энэ жил бас тайвар явсан. Тэгээд Монгол орны яг ингээд одоо гоо хил тагсууд байна. Бидний бүр нуурцсан тий хүчнэнгой газрууд байна. Тэгээд тэр бүхнийг гол нь үзэж харж явж одоо өөрөө чадхал хэмжээнд бичиж гаргаж бусад шигштэй тэр маань ус нэг их орныхоо төлөө бас хийж байгаа нэг гоё сайхан зүйл юм болов уу гэж өөртөө бодож бас тэгээд эсвэл үед тий аян замын тэмдэглэлүүд бас хийсэн. Би бас тэр тэмдэглэлүүдийн нэгтгээд бас удахгүй бас нэг мом гарах бүгэн санаа байгаа. Тийм үү. Бодлоо. Тийм ерөнхийдөө уг нь бол мом болгоцсон. Зөв. Би яг наад хариултыг чи хүлээж ялаа чамайг аян заамынхаа одоо тэмдэглэлүүдийг нэгтгээд ном болгодгүй юм байх таа гэж их бодчихсон. Би өөрөө бас сүүлийн 4-5 жил нөгөө археологийн хээрийн судалгаагаар тайга руу маш их явсан. Тэгээд бүр тайгуул бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээд чиний яг тэр нэг эргэнжсэн хотоос умардын нүүдэлчд хүртэлх гэсэн нийтлэлийг чинь уншичаад бүр ямар гоё бичсэн юм бэ. Би ингээд бүр 4-5 жил очсон мөртлөө ингээд олж хараагүй юм хүртэл чи ингээд олоод бичсэн юм байсан. Тэгээд тэрийг чи уншаад бол үнэхээр их таалагдсан шүү. Тэгээд би бас энийг үзэж байгаа хүмүүсийг ч юм уу бас олж заавал уншаасаа гэж боддог. Чи өөрийнхөө уран бүтээлүүдийг ер нь сошиал дээр хаана байрлуулж байна? Сошиалаас чамайг хаанаас олж болохоор байна? Чиний уран бүтээлүүдийг, чиний зохиолуудыг, нийтлэлүүдийг. Софтверис Мотомоциг имэн гэд Мотомоциг имэний сайт дээрээс ер нь миний их хэлийг ер нь унших боломжтой. Тийм байгаа. Тэгээд яг нөө Балдор Чалтууй гэд нэрээрээ медиум хөтэлдэг. Тийм медиум дээр бас бичвэрүүдэд давхар оруулдаг. Тэгээд урлагта цэг имэн сайтаас унших боломжтой. Тэнд нэг Шалтууй гэд бол маш олон нийтлэлчтэй. Тэнд ер нь тактациг имээр маш олон тийм гоё урлагийн онцгой нэгдэг. Тэндээс бас унших боломжтой юм. Газраас л юм харж унших боломжтой. За хоёлаа ер нь сүүлийнхаа асуулт руу оръё гэж бодож байна. Тэгээд манай энэ лайв маань болохоор урлаг ба хүр нийл гэдэг нэртэй. Тэгээд яг чиний хувь хүнийх нь үүднээс урлаг гэж юу юм бэ гэдэг асуултаар манайх одоо уламжлал болгон энэ асуултыг одоо зочин болгоноос асуудаг. Чиний хувьд урлаг гэж юу юм бэ? За миний хувьд урлаг гэдэг уран зохиолч тий. Урлаг уран зохиол гэдэг энэ зүйл болохоор миний амдгаарч орлуулахшгүйгээр одоо баяжуулж өгдөг. Нөгөөтэйг өөр хүний амьдралд ч юм уу, дурсамд ч юм уу тий. Ерөнхийдөө энэ амьдрал гэдэг одоо болохгүй юм шиг бодитоор оршин байх юм зүйл одоо тохиолдож болсон. Гэтэл тэр зүйл яг бодитоор байсан юм шиг яг илэрхийлж гаргахад тий хүмүүс тийм биш үү энэ хэлж өгөхийн тулд юу ашиглах ёстой вэ? Яаж гэдгийг одоо ойлгох бай. Тэр нь болохоор энэ урлаг уран зохиол гэдэг хүний философт хамгийн том орон зай гэзэлдэг. Энэ зүйлийг одоо үүд хаалгана юм нэлтэй тийм болов. Тэр нөгөөд баялаг. За баярлалаа Алтуйгаа. Тэгээд хоёулынх нь лайв жоохон гацаад л жоохон техникийн жоохон хүндрэлтэй хүмүүс сонсоход жоохон эвгүй болох шиг боллоо. Тэгсэн ч гэсэн энэ холоос холбогдоод ингээд
цаг зав аваа гаргасанд баярлалаа. Гэхдээ чамайг одоо нэвтрүүлгийг дуусгахаас өмнө өөрийнхөө шүлгүүдийн дээжээс бас манай уншигч сонсогчдод бас уншиж өгөөсэй гэж хүсэж байна. За. Би сүүл бичсэн нэг шүлгээс уншиж. Аха. Хин нэгэнд гайхуулах зүйлгүйгээр хэсгэн амьдарч үзэх үү хоёулаа. Хин нэгэнд нь тийм энгийн амьдрал таалагдвал хизээл тэр хിവэрээ хамт үлдэж болох уу? Цасан ширхэг томоор бодорч байдаг тэр газарт цай унгаа бичих зүйлсээ ярилцдаг ханын тавиур дүүр ном баримлуудынхаа дэргэд хамтдаа тайван орсож зүүдээ нөмөрдөг. Өдөржин ажиллаад эргэн ирэхэд минь үүдэн дээрээ инээмсэлж ухтаад мөрөн дээрх цасыг унгаж өгдөг. Жигүүрээ дотроо дэлгэж үдшээр алхахдаа жисэн хацрыг нь бэлэгээрээ дулаацуулдаг. Номын минь хэвлэл зориулж чи мөнгө хураадаг. Баримлыг чинь үзэгсэн гэж би ч хиндэ хэлээгүй тэр нууцал хин зүрхийг аз жаргалаар бэлхаа. Хин нэг нь гайхуулах зүйлгүйгээр хэсгэн амьдрч үзэх үү хоёулаа. Хин нэгэнд нь тийм энгийн амьдрал таалагдвал хизээд л тэр хിവэрээ хамт үлдэж болох уу? За баярлалаа. Ямар гоё шүлэг вэ? Ямар нэртэй шүлэг вэ хоёгаа? Энэ нэргүй нэр оноос нэр баг. Ааха. Яста гоё шүлэг байна. Тэгээд маш их баярлалаа хоёгаадаа цаг заваа заруулаад ингээд хэдийгээр ингээд техник маань гацаад ингээд жоохон хэцүү нөхцөлд байгаа ч гэсэн өөрийнхөө цаг завыг зориулаад миний хамгийн анхны урлаг хүүрнэл нэртэй болонд маань цагаа гаргасанд маш их баярлалаа. Тэгээд магадгүй би чамаас асуугаагүй үлдээсэн чиний хэлмээр байгаа ч юм уу ямар нэгэн зүйл ах юм бол одоо сүүлийн хэдэн мөчийг бол чамд үлдээж байна. За тэгээд ерөнхийдөө урлаг уран зохиол гэдэг маань тэгээд хүмүүс нөгөө нэг яг юу вэ гэж маш их асуудаг. Яагаад ойлгох тань, унших хэвээр, үзэх хэвээр ингээд ер нь яг үннийг хэлэхэд бичиг үсгүйгээр ч энэ амьдралыг бас гайгүй өөрөө сайн амьдраад туулчих болно л доо. Гэхдээ хамгийн гол нь тийм зүйлтэй гэж одоо хүний амьдрал баялаг болдог. Тийм тэр яг баялаг болгох амьдралынээс тэр бүх зүйлээ урлаг уран зохиолоос хүн авч өөрийгөө тэгж амьдрах энэ хүслийг нэмжээдэг болохоор уран зохиол урлагтай урлаг баг хүүрнэл ярьлаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн хамгийн ихний урлаг хүүрнэл болонд маань Монцом агентлагийн нийтлэгч, зохиолч, яруу найрагч Алтан уяг маань оролцлоо. Ингээд Алтан уягийнхаа зохиол уран бүтээлийг та бүхэн M+ гэдэг аппликейшн дээрээс болон удахгүй энэ 20 цээр тавигдахаар уншихуд авцгын нэртэй цоо шинэхэн ном нь гарч байгаа юм байлээ. Уран сайхны шүүм судлалын ном. Тэгээ та бүхэн бас сонирхоод үзээрэй. Манай орчин үеийн зохиолчид ямар уран бүтээл туурвиж бид нар ер нь уран зохиолын хаана явна вэ? Бид хэл үсэг одоо хэл соёлоо хэрхэн одоо дээдэлж байна вэ гэдэгтээ нэг анхаарад хүн болгоо нэг уран зохиол руугаа бас миний уран зохиолын мэдлэг чи хаана яваа вүлээ гэд нэг асуугаад үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд удахгүй би бас хоёгаадаа болон энэ лайвыг үзэж байгаа хүмүүст амлалт хэлэхэд хоёгийнхаа нэг бүтээлүүдээс өгүүлэг юм уу шүлэг эсвэл нийтлэл байсан ч болно нэг уран бүтээлийг нь бичлэг болгон та нартаа одоо уран бүтээлийн дээжээс нь
өөрийнхөө биеэр одоо дамжуулан хүргье гэж амлая. Тэгээ хоёроо над руу бас уран бүтээлүүдээсээ явуулаарай. Одоогоор яг нэг ковидос болоод номыг нь шууд авч болохгүй байгаа ч гэсэн файлаар надтай бас хуваалцаарай. За баярлалаа. За баярлалаа, баяртай. За ингээд босгоё.